олон улсын оюутнууд дотоодос суралцж байгаа оюутнуудын тухайн улсыг танилцуулъя. And now I would like to introduce you all the countries of our international students that are gathered here today come from. Оюутны байгууллагын эрхийг хамгаалах хөтөлбөр дэлхийн нийтийн эсэргүүцлийн эсрэг тууштай тэмцэж их тайван найрамдыг хүсч байсан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх түүхийг эр зоригийг авчирсан Чех улсаас ирсэн байна. A representative has come from the country from which the resistance against Nazism began. That would be the Czech Republic. Congo, Солонгос, Korea, Singapore, Америк, the USA, Kenya, the Philippines, Malaysia, Оросын холбооны улс, and Russia. Мөн бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн олон нийтийн байгууллагаас нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөлтөөр. And the organizations that are participating here today, the United Nations Youth Advisory Panel, ISIC олон улсын байгууллага, ISIC, Монголын оюутан залуучдын сайн дурын нэгдэл, the Association of Mongolian Voluntary Students. өөр бусад олон байгууллагууд бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн байна. Etc. are participating here today. Мөн Монголын оюутны холбооны дэргэд үйл ажиллагаа явуулдаг Зүүн Бүсийн оюутны холбоо Дархан Эрдэнэт аймгийн салбаруудаас маань мөн төлөөлөгч хүрэлцэн ирсэн байгааг бодъё. And also the Union of the Eastern Region, which also works closely with the Mongolian Students' Union, have participated here today. За өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг та бүхэнд танилцуулъя. Now I would like to introduce you all to the agenda. Бид бүгдийн үйл ажиллагаа Монгол улсын төрийн дуулаар нээлттэй хийнэ. Today we'll begin by singing the Mongolian national anthem. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч гадаад оронд томилтой ажиллаж байгаа тул ерөнхийлөгчийн мэдчилгээг танилцуулна. The head of the Mongolian Students' Union, as he is away on business, we will be introducing him to you his announcement. Монголын оюутны холбоо байгуулагдаад 70 жилийнхээ нүрийг их жил тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Тийм учраас 70 жилийн төлөвлөгөө гарсан төлөвлөгөөгөө та бүхэнд танилцуулна. We will introduce you all also to the 70-year the plan of 70 years of the Mongolian Student Union. Мөн өнөөдөр оюутны ёс зүй, оюутны эрх үүрэг, оюутны хариуцлага гэсэн үндсэн сэдвийн дор хэлэлцүүлэх зөвлөгөөн зохион байгуулна. We will also have a discussion on youth rights and responsibilities. Өнөөдрийн үйл ажиллагааны зорилгыг танилцуулахад today's goal will be миний түрүүний хэлсэнчлэн оюутны эрх үүрэг, ёс зүй, хариуцлагын талаар олон улсад ямар байдаг, манай улсад ямар байгааг харьцуулж, мөн оюутны эрх хаан зөрчигдөж байгаа түүнийг хэрхэн шийдвэрлэх. We will be comparing the